Аалт өргийн 23 дугаар хороо 3400 гаруй өрхтэй 11 мянган хүн амтай. Тэгвэл тус хороонд 960 хүүхдийн багтаамжтай сургууль барихаар 2024 онд ажлыг эхлүүлсэн. Гэвч төсвийн асуудлаас үүдэн барилгын ажил удаашралтай байгаа учраас улсын хурлын гишүүн алдарч авахлан мөн нийслэлээс анхаарч шаардлагатай төсвөөс 6 тэрбумыг олгохоор боллоо. Энэ сургууль ашиглалтанд орохгүй дахиад нөгөө 34 дэх сургууль дээр одоо очиж ачаал үүсгэн гэсэн үг байхгүй. Сая энэ жил болохоор 2 ээлжтэй нэг ангидаа 60 хүүхэдтэй 34 дэх сургууль хичээлсэн бол одоо эрхчил 3 ээлжээр нэг ангидаа 60 хүүхэд аавна. Энэ сургуульд ингээ ийм байдалтай. Тэгээд ингээ ярихаар энэ жилдээ бол 9 сарын 1-нд орно гэж хэлчихэд одоо энэ жилдээ бол барахгүй байна, чадахгүй байна. Мөнгө төгрөгийн асуудалтай байна гэж ингэждэг. За ямар ч байсан барилгын компани бол 11 сарда багтаагаад энэ сургуулаа дуусгачих гэж байгаа юм байна. Хотын дарагтай ярьж байгаад энэ компани нь өөрөө сайн ажиллаж байгаа учраас компани хойсоо гаргасан хөрөнгийг нь энэ оны төсвийн тодтол дээр тавьж барилгыг дуусгах ажлыг хийх ёстой байна гэж үзэж байгаа. Нийслэлийн одоо ингээд аль болох сайн явж байгаа төслүүд рүүгээ сургууль цэцлэгээ зогсоохгүйгээр одоо бусад зогсож байгаа юмнуудыг мөнгөө татаад сайн явж байгаа руугаа ингэж хугацаа хочно гэсэн юм тактик, стратеги, санхүүгийн тийм зохицуул барьж байгаа юм байлаа. Тэр нь одоо тэрийг л бид нар одоо харж ижлэх гэсэн. Тухайн хороо нь нэг ч сургуульгүй хүүхдүүд 2-3 будал явж нийслэлийн ерөнхий боловсролын 34 дугаар сургуульд суралцдаг байгаа юм. Хаалт дүүргийн 23 дугаар хороонд баригдаж байгаа энэхүү сургуулийн зураг төсөл 5 жилийн өмнө хийгдсэн ч стандартын шаардлага хангаагүй гэх шалтгаанаар 2020 онд зургийг дахин өөрчилжээ. Өөрчлөлт орсноор 17.5 тэрбумаар баригдах байсан сургуулийн төсөв төртөг 24 тэрбум төгрөг болсныг барилгын компани болон нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч нар онцоллоо. Төсөв төртөг бол нэмэгдэх шалтгаан бол энэ метр квадратын стандарт за ажиллах хүчний хөлс нэмэгдсэнтэй холбоотой төсөв төртөг нэмэгдсэн. За энэ жил бол бид нэр нийслэлийн төсвөөс 6 тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөр дээр зориулж тавьсан. Одоогоор 11 тэрбумыг шийдэж өгчээ. Үлдсэн төсвийг эх жилийн төсөвт оруулах уу гэх хүлээлттэй байна. Тухайн сургуулийг даруй хугацаанд ашиглалтанд оруулах шаардлагатай байгаа ч төсвийн асуудлаас үүдэн барилгын ажил 40 орчим хувьтай үргэлжилж байгааг мэргэжлэнүүд онцоллоо.